За зүүн гарыг арагшаа сунгаад алгыг дээш нь харц үзүүрлээ. За эндээ бие суллаа, тавшраа, дамар. Бүх биеэ сайхан суулж мэдрээ. Бие дээр ямар нэгэн чангарал байхгүй. Тайван амгалан амьсгалаа. За энэ углаа дээр тавьж байгаа үлийг заавал ингэж дэрний доор тавина шүү. За шууд газар тавихгүй. Энгийн яваг дээр бол шууд газар энэ төр тавьчихдаг. Одоо нурууны яваг дээр бол энэ ташаа юу өвдөг эднэр нэг шуманд байх хэрэгтэй. За зөөлөө суллаа, төвдөө авчирлаа. Хоёр гараараа тэврээд хөвлөө гой хойрыг ойртуулад. За эндээсээ зөөлөн жигээд буулгалаа. За баруун хөлөө нуглаад аваарай. За ялгаахгүй хөвлөө гой хойрыг ойртуулад, нуглаад баг багаар ойртуулад сунгаад. За эндээсээ дээрээ зүүн талдаа тавьж агаад баруун хөлөө зүүн тал руугаа унгаач гэсэн үг. За ангин гутаа баруун гарыг биеэсээ холдуулаад алгыг дээшээ харуулж байна. Харц баруун гарын үзүүрлөө. Зүүн гараараа баруун хөлөө сайхан хөдөлгөөнгөө дараад. Ингээ бие суллаад яг өөртөө таатай тухтаагаар энэ байралтаа ороод бие суллаад амар. Ялангуяа энэ ташаан дээр ирж байгаа сунгалтыг мэдрээд. За ямар нэг өвдөлт байна уу манайхан? Сунгалт бол байх хэвээр. Сунгах, өвдөх хоёр өөртэй. Тэр өвдөлт байх юм бол далаацаа багасгах гэсэн хөдөлгөөнийхөө далаацаа багасгах. Өвдөлтгүйгээр хийнэ гэсэн үг. Гүнзгий амьсгал аваад гаргаад тайвшраад амраа. Бие мэдрээд бие дээр ирж байгаа. Мэдрэмжүүдээ мэдрээ. Би ингээ хоёр тишээ мушгирсан байгааг анзаараад мэдэрч байгаа тий. Нурууны яваг дээр энгийн явагс илүү удаан барьж удаан хийдэг. Тэгээд цөөхөн хөдөлгөөнийг удаан барьж хийдэг. Барьна гэдэг чинь нэг басна нэг сунгаж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энгийн явагс илүү зөөлөн дээрэс нь нөгөө тэсвэр хүч бага шаардсан юм зөөлөн хөдөлгөөн. Энгийн яваг дээр бол тэсвэр хэрэгтэй, төвчээр хэрэгтэй, илүү хүч гаргадаг, илүү ачаал авдаг тий. Бидний нуруу өвчтөй байгаа учраас маш зөөлөн сунгах. За тэгээд тайвшрах. Баг зэргийн ачаал авах.
ийм байдлаар нурууны явыг хийнэ. За тэгээ яагаад ингэж байгааг багш нь одоо лекц хэрэглэдэг. За зөвл толгоогоо төвдөө авчраад хөлийг татаа төвдөө авчирлаа. Хоёр гараараа тэрврээд өөрлөгөө татаад өгье. Хөвлийн гой хоёрыг ортуулаад тэрвэрж байна. Та эндээсээ хөлийг зөвлөмжийгээд амралтын байрал буюу шавасана байрал руугаа шилжиж. За алчуур хүнжлөөр өөрийгөө сайхан дулаах уучаад. За энэ шавасана байрлалыг хийгэрээ заавал хийж байгаарай гэж багш нь хэлсэн тийм ээ. Хэлэг үлээ. За хэлэгээ хэлж өгнө. За нүднийхаа дэрийг тавиад. За сузаан ийм алчуур байвал одоо нөмөрж байгаа хүнжлөөс өөр дахиад алчуур байвал жоох ингэж бүр хэлж байгаа сэр нурууныхаа доор. За энийг багш ингээд харуулж. За нэг ийм их болгож жагаад. Ийм байна те. Ингэж жаад энэ. За ингэж сэр нурууныхаа доорт харуулад. За ингэж амраа. Хөлөөжигээд өөрийгөө хучаад. Дээрээ тавиад. За нэг бол энэ хүзүүнийхаа доор тавьж болно. За бидний нурууны өвчлөл ямар байгаагаас шалтгаалаад энэ нуруу бүслэгийн нурууныхаа доор бас тавьж болно. За таатай байвал эндээ тавьж болно. Таагүй байвал тавьж болохгүй. За урагшаага нуруу урагшаа гулссан хүн байгаа тий. Тэр хүн бол тавиад хэрэггүй. Яагаад гэвэл энэ нуруугаараа улам хотоогоо даах тусам нөгөө гулсалт улам ингээ урагшаага яваад байдаг учраас тавьж болохгүй. За султтай хүмүүс бол тавьж болно нурууныхаа доор. Энэ бүслэгийн нурууны доор. Лордоос тэгшэрсэн гэдэг хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс бол энэ нурууны доор тавьж болно. Тэгээ ер нь нурууны доор таатай байвал тавина гэсэн үг. Эвтэйх өөрт эвтэйх нь таатай байвал. За гулсалттай хүн маань тавьж болохгүй байна шүү дээ. Яг бүслэгийн нурууны доор. Дээгүүр бол сэр нурууны доор бол тавьж болно. За. За тэгээд улаахан өөрийгөө сайхан хучаад. За амралтын байрлалд ороод. Дээрээ тавлаа. Хоёр гарынхаа алгыг дээш нь харуулад биеэсээ олдуулъя. Гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад өөрийнхөө амьсгалын чимээг сонсъё. Амьсгал авч байгаа чимээг сонсъё. Буцаагаад гаргаж байгаагаа сонсъё. Ингээд чимээ гаргаж бид нар амьсгалдаг шүү дээ тийм. Яг энэ чимээг анхаарай. Толгой дэлдэг бодлого зөвхөн амьсгалаа сонсоод амьсгал хэрхэн орж хэрхэн гадагшилж байгаа мэдрээ.
Хөлийн хуруу, хөлийн ул шагаагаас уллаа. Шилэг, өвдөг, гуяас уллаа. Нуруу, хэвлээ, урт, цээжээс уллаа. Мөр, буглаг, тохоогоос уллаа. Шуу, гарын алга, саруунуудаас уллаа. Цуглаараа тухаас уллаа. Хөмсөг, нүдээс уллаа. Хацар, жавжаас уллаа. Цуусан шүд, оруулаас уллаа. Нүүрнийхээ булчингуудыг бүхэлд нь суллаад нүрээ тэнийл гэж мэдрээ.